ноцтой хэрэг. Филиппиний нэгэн өрх толгойсон их хоёр хүүхдээ ганцаараа өсгөж, бага охин нь 16 настайдаа гэрлээгүй байж хүүхэд төрүүлсэн. Энэ өсвөр насны охиндоо туслан хүүхдийг нь өсгөлцөж бүх төлбөрийг нь төлдөг байв. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 1 өдөр тэрээр Сингапур руу явж амрахаар боллоо гэсэн зурвас үлдээгээд гинт алга болжээ. Тэрээр явснаасаа хойш дахин хизээч эргэж ирсэнгүй. 4 жилийн дараа засварын ажилчид тэдний гэрийн галтгооны шалны доороос хэний ч итгэмээргүй нэгэн нууцыг ухан гаргаж ирсэн бөгөөд тэрхүү ээж эмэгтэй галтгооныхоо шалны доороос хизээч холдоогүй байсан нь илэрчээ. Насаараа үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн энэ ихийг ийм хувь тавилан руу чухам юу хөдлөв? За ингээд өнөөдрийн түүх рүү хамтдаа орцгоё. Өнөөдрийн та бүхэнд хүргэх түүх Филиппинд болсон явдал юм. Филиппиний нийслэл Манила хотоос өмнө зүгт 30 км-ийн зайд Дасмаринас хэмээх хот байдаг. Хурдцтай өргөжин тэлж буй энэхүү хотын нэг талд тэнгэр багамдсан худалдааны төвүүд сүндэрлэж, нөгөө талд нь халуун орны өнгө төрхийг хадгалсан хуучин орон сууцны хорооллууд байх бөгөөд Луиза Вилла хотхон яг тэр хэсэгт байрладаг. Хэдийгээр вилла буюу хаус хотхон гэж нэрлэгддэгч үнэндээ өндөр зэрэглэлийн хашаа харуул хамгаалалт байхгүй, айл бүрийн хаалга гудамж руу харсан, нээлттэй байдаг тул хинийд зочин ирсэн, аль айлд хэрүүл маргаан гарсан бэ гэдгийг хагас өдөрч хүрэхгүй хугацаанд хотхон даяараа мэддэг тийм газар юм. Энд боломжийн амьдралтай өрх толгойс нэгэн их амьдардаг байсан бөгөөд түүнийг Мария Эвелин Саяок гэдэг байв. Мария уг нь аз жаргалтай гэр бүлтэй байсан бөгөөд нөхөр Фернандо Саяос нь хөдөлмөрч эрт үедээ Сингапурт барилгын ажилчин хийж хөрөнгө хөрөмтлүүлээд Дасмаринаст өөрийн гэсэн байшин барьж Сингапурт бас нэгэн үл хөдлөх хөрөнгө үлдээсэн байжээ. Тэдний гэр бүл чинээлэг тогтвортой амьдралтай байсан бөгөөд Жоана хэмээх нэг хүү, нэг охинтой байв. Гэвч 2011 онд нөхөр нь өвчний улмаас нас барсны дараа хүүхдүүд нь хараахан насан туршаагүй байсан тул гэр бүлийн бүх хүнд ачаа Мариягийн нуруунд дээр иржээ. Аз болоход хөдөлмөрч нөхөр нь нас барахаасаа өмнө Сингапурт үл хөдлөх хөрөнгө авсан байсан бөгөөд уг байрны түрээсийн орлого нь хоёр хүүхдийн зардлын тодорхой хэсгийг нөхөж чаддаг байв. Энэ нь Марияг өдөр шөнөгүй зүтгэх ачааллаас багч болов хөнгөлжээ. Мария тийм ч цаг ордоггүй ажил олж хийн, мөнгө олохын зэрэгцээ хүүхдүүдэд асарч байсан бөгөөд бэлэвсэн эмэгтэйд айл гэр авч явах нь үнэхээр амаргүй байлаа. Эргэн тойрных нь Марияг маш чадварлаг гэж боддог байсан ба тэрээр дахин гэрлэлгүй ганцаараа гэр бүлээ авч явж байжээ. Ажлын зэрэгцээ хүүхдүүдэд өсгөх тэрхүү хүнд бэрхшээлийг гадны хүн ойлгоход хэцүү. Хүүхдүүд нь аажмаар өсөж ах Жон гэрээсээ явж өөр газар ажиллах болсон бол охин дүү Жон нь ээж Мариягийн сэтгэлийг зовоож асуудал тарьдаг нэгэн болон хувирв. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл өсвөр насны Жоана маш тэрслүү байсан бөгөөд өдөр бүр бүтэхгүй хүмүүстэй гадуур тэнэж, арх хууж, амьдралын хэв маяг нь замбраагүй болж бүр 16 наснда найз залуугаасаа жирэмсэн болжээ. Энэ нь уламжлалт үзэлтэй Мариягийн хувьд уур хилэнг нь хүргэхийн зэрэгцээ маш их хичгүүртэй санагдж байв. Насаараа хичээж хоёр хүүхдээ хүнд хэцүү амьдралд арай хийн өсгөж байтал охин нь буруу замаар орж 16хан наснда жирэмсэн болсон ч Мария яаж ч чадсангүй. Хамаг хүчээ зориулж өсгсөн охиноо Мария зүгээр орхиж чадсангүй. Түүнийг залуу байгаа дээрээ хүүхдээ авахулж сургуульдаа буцаж орохыг зөвлөв. Гэвч охин Жоана болон түүний найз залуу хүүхдээ төрүүлэхээр зөрүүдэлсэн байна. Ингээд Мариягийн зээ охин мэндэлж хүүхдэн төрсний дараа Мария охиноо гэрлэж хоёулаа гэр бүлийн хариуцлага хүлээхийг ятгав. Гэвч охин болон найз залуу нь гэрлэхийг хүсээгүй бөгөөд охин нь найз залуу хүүхдээ дагуулan ээжтэйгээ хамт амьдрах болжээ. Мария тэднийг зүгээр нэг зөнд нь орхиж зүрхэлсэнгүй. Хүн хэдий том болоод гэрээсээ явсан ч одоо түүнд халамжлах шаардлагатай дахин нэг зээ охин нэмэгдэж тэднийг тэжээх болов. Мария ажлынхаа хажуугаар охиноо халамжлахаас гадна хүүхдийг нь өсгөлцөхөд тусалдаг байлаа. Охин нь орлогогүй байсан тул хүүхдийн сүүж эвхний мөнгийг Мария л гаргадаг байв. Ийм нөхцөлд эх охин хоёрын зөрчил улам бүр гүнзгийрэв. Мария охиноо хүүхэд гаргасан юм чинь хариуцлагатай байж ирээдүгээ бодох хэрэгтэй гэж байнга үгэлдэг байв. Харин Жоанагийн хувьд ээж нь үргэлж сургаал айлдаж байна гэж санагдах бөгөөд хүргэнэн ч мөн адил энд амьдарч хүүхэд өсгөхөд тусалж байгаа ч бидний амьдралд оролцох хэрэггүй гэсэн хандлага гаргадаг байлаа. Хөршүүд нь тэдний гэрийн маргааныг байнга сонсдог байсан бөгөөд тэднийд юу болоод байгаа талаар бүгд л жиг жуг хийдэг байв. Мария үнэхээр их зовж дуусашгүй маргаан, үнэлэгддэггүй зүтгэл, өдөр бүрийн гомдол нь түүнийг бие махбод болон сэтгэл санааны хувьд туйлдуулж энэ гэр бүлийн амар амгалан байдлыг бүр мөсөн үгүй хийжээ. Гэвч яг энэ мөчид нэгэн явдал тохиолдлоо. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, ердийн нэг амралтын өдрөөр Мариягийн нэгэн найз түүнийг кофе уухаар уртал Жоана ээжийнхээ өмнөөс хариулж ээж нь Сингапур руу сэтгэлээ сэргээж амрахаар явсан гэжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэдээ Мариягийн бүх гэр бүл найз нөхдөд тархав.
Хэдийгээр гинтийн зүйл байсан ч эхэндээ хинч Мариад эргэлзсэнгүй. Сүүлийн үед сэтгэл санаа нь таагүй байсан. Мөнгөөр гачигдаагүй ч Сингапурт өөрийн гэсэн байшинтай том хүү Жон ажилтай. Жонаас ч том болоод хүүхэдтэй болчихсон тул Марияг өөрийнхөө амьдралыг хөөгд явсан нь зөв гэж бүгд бодож байлаа. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам хамаатан садан найз нөхд нь нэг л биш байгааг анзаарч эхлэв. Мария маш нээлттэй, олон найзтай хүн байсан бөгөөд хэсэг байж байгаа л найз нөхд рүүгээ уцаар ярьж хуучилдаг байтал ийм удаан явчихад нэг ч найз төрөл төрөст рүүгээ уцтаагүй нь түүний зам биш байлаа. Бүр хачирхалтай нь Мариягийн цахим хуудас байнга идэвхтэй байж хаяа нэг мэдээлэл оруулж байсан ч бусад харилцааны бүх хэлбэрээс татгалзаж нэг ч өөрийн 6 хийлгүй Сингапураас ямар ч шинэ мэдээлэл оруулахгүй байсан нь маш хэвийн бус байв. Оруулсан мэдээллүүд нь ч маш товч бөгөөд хүйтэн хөндөй байлаа. Өмнө нь янз бүрийн мэдээг эможи ашиглан хуваалцдаг байсан Мария гинт алга болж яг л робот шиг хүйтэн хөндөй болсон байв. Бүр хүү Жон нь ээж рүүгээ залгахад ч утсаа авахгүй. Зөвхөн цөөхөн хэдэн үгтэй мессежээр л хариулдаг болов. Ийм байдалтай хагас жил өнгөрөхөд олон хамаатан садан найз нөхд нь сэжиглэж эхэлсэн бөгөөд бүр Сингапурт амьдардаг төрөсд нь Мариятай уулзахыг хүсгэд Мария нэг бол завгүй, нэг бол өөр газар байна. Эсвэл өвчтөй байна гэх мэтээр булзааруулдаг байв. Мэдээж хэрэг олон хүн хүүхдүүдтэй тийм хайртай их хүн яаж гинэт алга болж бүр зурусч бичихгүй байж чадах вүлээ гэж эргэлзэж эхлэв. Хинч хариултыг нь мэдэхгүй байсан тул зөвхөн төгшүүртэйгээр хүлээхээс өөр аргагүй байлаа. Ингээд нэг л мэдхэд 2 жил өнгөрсөн ч Мария яг л уур болоод ууссан мэт тагчиг байв. Энэ хугацаанд хамгийн их шаналсан хүн бол том хүү Жон байлаа. Тэрээр ээжтэй юу тохиолдсныг огт мэдэхгүй байв. 2018 онд Жон сэтгэл нь маш их төгшиж, ажиллаж буй газрынхаа цагдаагийн хэлцэд очиж, ээжигээ 2 жил сураггүй байгаа талаар мэдэгдсэн боловч цагдаа нар тусламж ирж ирсэн Жоныг огт тоосонгүй. Цагдаа нарын үзэж байгаагаар Мариягийн цахим хуудас шинжлэгцээр байгаа 2 хүүхэд нь хоёулаа насанд хүрсэн. Мария явахдаа паспорт болон хувцас аваад явсан тул тэрээр өөрөө явах сонголт хийх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал байхгүй гэж үзжээ. Цагдаа нарын энэ тайлбар гадны хүнд үндэслэлтэй мэт боловч хүү Жон нь гарцаагүй ямар нэг муу зүйл болсныг мэдэж байсан ч өөр сайн арга байсангүй. Жон Сингапурт очиж ээжтэйгээ уулзахыг хүссэн ч ээж нь хаана амьдарч байгааг ч мэдэхгүй байсан тул Сингапурт очоод ч яах вүлээ. Цаг хугацаа өнгөрсөөр 2020 оны 6 дугаар сар боллоо. Марияг Сингапур руу явсан гэснээс хойш бараг 4 жил өнгөрчээ. Хүү Жоны сэтгэлдэх тэр нэгэн зангилаа хизээж тайлэгдсэнгүй. Тухайн үед Филиппиний борооны улирал таарч Жоны ажилч нэг их байсангүй. Завтай байсан тул гадуур хэдэн жил ажиллаж олсон мөнгөөрөө төрлөх нутагтаа ирж дүүгээ эргэх зураа хэсэг хугацаанд амрах болов. Ингээд хагас сарын дараа охин дүү нь хүүхдэд дагуулад найзындаа хэд хоног амьдрахаар явж Жона гэртээ хэсэг хугацаанд байхгүй байх болов. Хийх зүйлгүй байсан Жон багаасаа амьдарсан байшингаа хартал олон жил өнгөрч хуучирсан байсан тул дүүгээ байхгүй хойгуур байшингаа засварлахаар шийджээ. Дүү болон зээ охиноо ирэхэд арай тухтай амьдраасаа гэж хүссэн бөгөөд ялангуяа галтгооны хэсэгт магадгүй бохирын цооногн доор байдагтай холбоотой байх. Бетон шалан дээр хачирхалтай овоолтууд гарч нэг л зохимжгүй харагдаж байв. Ингээд тэрээр барилгын жижиг баг хөсөлжээ. Жон бас нэгэн гордлого тээж байсан нь хизээ нэгэн цагт ээжийг нь ирэхэд гэр орон нь цэвэр цэмцгэр өөрсдийнх нь амьдрал боломжийн байгааг хараад баярлах байх гэж боджээ. Засвар эхлээд удаагүй байтал ажилчид галтгоонд маш эвгүй үнэр гарч байгааг хэлв. Эхэндээ үнэр нь сул байсан бөгөөд яг л муудсан хоол эсвэл бохир усны үнэр шиг байжээ. Ажилчид галтгооны шалны доорх бохирын цооногт асуудал гарсан байх гэж бодоод нэг их тоосонгүй. Ингээд ажилчид доошоо ухаж эхэлтэл бетоны эхний давхаргыг цоолж гаргасны дараа бетон дотроос зарим хувцас сунар болон гадаад паспорт бичиг баримтууд булсан байхыг санамсаргүй олжээ. Тэрхүү паспорт Мариягийнх байхыг хараад Жон маш их цочирдов. Ээжийнх нь бичиг баримтууд яагаад галтгооны шалны доор булагдсан байх вүлээ? Хэрэв паспорт нь энд байгаа бол ээж Мария яаж Сингапур руу нисч чадах вэ? Айж сандарсан хүн тэр дэрүү цагдаад дуудлага өгсөн байна. Хөдөлшгүй баримтын өмнө цагдаа нар энэ удаад татгалцсангүй. Шууд л шалгаж эхлэв. Үүний дараах нээлтүүд хүн бүрийн нуруугаар хүйт оргиулв. Хилээр нэвтэрсэн бүртгэлийг шалгахтал Мария Филиппин улсаас хизээч гарч яваагүй байсан бөгөөд 2016 онд ч түүнээс хойш гараагүй байв. Тэгвэл Мария хаацсан бэ? Амьд уу? Эсвэл үхсэн үү? Дуудлага өгсний маргааш нь цагдаа нар хэргийн газарт дахин ирлээ. Энэ үед галтгооны шалнаас гарах үнэр улам бүр хурц болж хүн бүрийн дотор төгшөөр төрж газар дор юу нуугдж байгааг төсөөлж ядав. Цагдаа нар үргэлжлүүлэн ухтал хагарсан бетоны завсраас гарах үнэр улам бүр тэсхийн аргагүй болов. Тэднийг бохирын цоног руу дөхөх үед бетон давхаргын завсарт аль хэдийн ялзарч муудаад танигдахын аргагүй болсон нэгэн цогцос атрилдан хэвтэж байв.
Жон энэ үед л түүний охин дүү хүргэн болон зээ охин нь олон жилийн турш нэгэн цогцсны дээр амьдарч байсныг ухаарчээ. Хэдийгээр цогцсны хэн болохыг батлахын тулд шүүх эмнэлгийн шинжилгээ шаардлагатай байсан ч тэр хэн болохыг хүн бүр гадарлаж байлаа. Удалгүй ДНХ-ийн шинжилгээний хариу гарч Жоны хамгийн ихээр айж байсан таамаглалыг баталж газар доорх цогцос Мария мөн болох нь тогтоогдов. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүн нүд халтран байлаа. Мариагийн толгойн хэсэгт олон тооны ясны хугаралт байсан бөгөөд шинжээчид үүнийг алхаар цогсноос олж үүссэн хагарал гэж дүгнжээ. Мөн түүний хүзүү болон цээжний хэсэгт хутгалуулсан шархны уул мөр үлдсэн байв. Ийм хэрцгий арга барил нь шүүх эмнэлгийн баг энэ хэргийг маш их уур хилэн өшөө авалтаас үүдэлтэй гинтийн уур хилэнгийн гимт хэрэг байна гэсэн дүгнэлтэнд хүргэжээ. Гэвч Мариад хэн ингэж хорсох вүлээ? Мариагийн цогцос галтгооны шалны дороос олдсон тул түүний бичиг баримтыг хаана байдгийг мэддэг. Мөн энэ байшинд удаан хугацаанд хамт амьдарсан хүмүүс л гэмт хэрэг үйлдсэн байх хамгийн өндөр магадлалтай байв. Бүх с жиг Жана болон түүний найз залуу руу чиглэж цагдаа нар тэр дээр хоёуланг нь баривчилжээ. Анх байцаагдахдаа хосууд Мариагийн үхэлд ямар ч холбоогүй гэж үгүйсгэж байсан ч энэ худал яриа нь цааш удаан үргэлжилсэнгүй. Цагдаа нар олон тооны нотлох баримт үзүүлж байцаалтаа чангатгахад Жонагийн мэдүүлэг зөрчилдөж эхэлсэн бөгөөд тэрээр ээжигээ хаашаа явсныг мэдэхгүй байгаагаа огт тайлбарлаж чадсангүй. Галтгооны шалны дороос олдсон зүйлсийн талаарч ямар нэгэн үндслэлтэй тайлбар зохиож чадсангүй. Эцэст нь Жона цагдаа нарын өмнө бүр мөсөн цөхрөн нулимс унган уучлалт гуйж ээждээ чухам юу хийснээ бүгдийг нь хүлээжээ. Тэрээр эрт хүүхэд гаргаж ээжийнхээ мөнгөөр амьдарч байсан тул их охин хоёр байнга маргалддаг байснаа хүлээн зөвшөөрөв. Мария Жонад хайртай байсан ч охиныхоо үйлдэлд байнга урам нь хугарч Жона болон түүний найз залуу ээж Мариягийн тасралтгүй өглөж сургаал айлтахаас үнэхээр залхсан байна. Ээжийнхээ өглөхийг сонсох тусам хосуудын байдал аажмаар үзэн ядалт болон хувирч. Тэд хэрв энэ гэрт ээж байхгүй бол хүүхэдтэйгээ гуруулаа илүү аз жаргалтай амьдрах байх гэж төсөөлөх болжээ. Ингээд тэдний сэтгэлд нэгэн аимшигт муу санаа төрж эхлэв. Хэдийгээр Мария тэдний төлөө бүхнээ зориулсан ээж нь байсан ч охин Жона нь ээжигээ амьд байснаас үхсэн нь дэргэж үзжээ. Ингээд уур хилэндээ хөтлөгдсөн Жона найз залуутайгаа хамт хүн төрлөختний жигшил төрүүлэм нэгэн төлөвлөгөө боловсруулжээ. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Жона ээждээ зоорын давхарт танд зориулж гинтийн бэлэг бэлдсэн гэж хэлв. Охиндоо итгэсэн сайхан сэтгэлтэй Мария охиноо даган доошо шатаар бууж эхэлтэл булангийн ард нуугдж байсан хүргэн нь араас нь алхаар толгой руу удаа дараалан цохиж Марияг унгажээ. Мария тухайн үед амьд байсан бөгөөд найз залуу нь Жонад хандан өөрийн гараар дуусгах гэж хэлсэн байна. Хэдхэн секундын дараа ямар ч ичиж зовох зүйлгүй Жона өөрийн төрсөн ихийгээ өөрөө хутглан хөнөөж Марияг хөдөлгөөнгүй болтол нь дахин хутгалжээ. Үүний дараа хосууд Мариягийн цогцсыг дээшээ зөөж гарган галтгооны шалыг ухаад бохирын цоногтой ойролцоо байрлалд цогцсыг нь хийжээ. Найз залуу нь ойролцох барилгын материалын дэлгүүр рүү явж бетон, хайрга, элс худалдаж авч ирээд шалыг нь тэгшлэн бөглөв. Гэвч цогцос ялзрах явцад их хэмжээний хий үүсэж бетон дотор төгжигдэн даралт нь нэмэгдсээр галтгооны шалыг дахин хагалж байв. Галтгооны шал хэд хэдэн удаа хагарахад найз залуу нь дахин бетоноор нөхсөн байна. Тэр жилүүдэд хэд хэдэн хөршүүд нь Жонагийн найз залууг бетон зурж байхыг харсан бөгөөд зарим нь энэ байшингаас эвгүй үнэр гарч байгааг ч үнэрсэн байжээ. Хагарлыг дахин бөглөж байснаас болж галтгооны шалан дээр нэгэн жижиг овоолт үүссэн бөгөөд энэ нь хожим ах Жон нь шалыг засах шалтгаан болж засварын ихэнх үедээ азар ээжигээ олж оршуулах боломжийг олгосон байна. Хэрэг үйлдснийхээ дараа Жона цахим сүлжээнд ээжийнхээ нэрээр хуурамч мэдээллүүд оруулж найзуудынх нь пост доор сэтгэгдэл бичиж ээжигээ Сингапурт байгаа мэт дүр эсгэж байв. Жона бүр Мариягийн хаягаар өөртөө төрсөн өдрийн мэндчилгээ хүртэл илгээж энэхүү хуурмаг дүр төрхөө хадгалсаар байлаа. Жона олон нийтийн сүлжээнд төгс охины дүр тоглож залбирал, талархлын мэдээллүүд оруулж байх үед түүний төрсөн их нь хөлийнхэн доор бетон дотор ялзарч байв. Жона хэрэгээ хүлээсний дараа тэрээр найз залуугийн хамт ээж Марияг хөнөөсөх хэрэгт яллагджээ. Энэ хэрэг 2020 онд ил болсны дараа Филиппинд асар их шууган тарьсан юм. Хэргийн аимшигтай байдлыг эс тооцвол төрсөн ихээ хөнөөсөн хэргийг хинч хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Тэгээд ч өрх толгойлсон их Мария үр хүүхдийнхээ төлөө маш их зүйлийг золиослсон байсан билээ. 2020 оны 8 дугаар сард Жонаг санаатайгаар хүний амь хөнөөсөн болон төрөл саднаа хөнөөсөн хэрэгээр албан ёсоор яллаж Кавите мужийн шоронд шүүх хурлыг хүлээлгэн хорьжээ. Филиппиний шүүхийн систем маш удаан учраас ердийн хүн амны хэргийг шүүхэд 3-7 жил, ээдрээтэй хэрэгт бүр 10 жил хүртэл хугацаа зарцуулдаг байна.
2026 оны 4-р сарын байдлаар тэр хоёрыг баривчлагдсанаас хойш бүхэл бүтэн 6 жил өнгөрсөн байхад хэрэг одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Филиппиний хуулиар хүн амны болон төрөл саднаа хөнөөсөн хэрэгт оноох ял нь бүх насаар хорих ялаас эхэлдэг. Хэрв эцэст нь гин буруутай тогтоогдвол Жоана болон түүний найз залуу дор хаяж 30 жилийн хорих ял авах бөгөөд 30 жил ял эдэлсний дараа л магадлангаар суллагдах хүсэлт гаргах хэрэгтэй болох юм. Маригийн амьдрал бүхэлдээ үр хүүхдийнхээ төлөө гэсэн амьдрал байлаа. Нөхрөө эрт алдсны дараа тэрээр 2 хүүхдээ ганцаараа өсгөж, хар бор ажил хийж, идэж ууха хасан байж тэднийг сургаж, бүх хайр, итгэл найдвараа үр хүүхэддээ зориулсан юм. Тэрээр Сингапур дахь байшингаа өвлөж авсан ч өөрөө очиж жаргахыг бодлогүй. Харин тэрслүү охиндоо хүүхэд өсгөхөд нь тусалж, төлбөрүүдийг нь төлж, охиныхоо тарьсан хэргийг нь цэвэрлэж өгөхөд бэлэн байв. Гэвч энэхүү ямар ч болзолгүй хайрынх нь хариу хамгийн хэрцгий урвалт байлаа. Жоана ээжийнхээ зүтгэлийг байх ёстой зүйл мэтэр хүлээн авч, ээжийнх нь зааж сургахыг ял мэтэр боджээ. Эцэст нь өглөж, сургаал айлтгахаас нь салахын тулд найз залуутайгаа нийлж төрсөн ихтэй халтсан байна. Хамгийн сэтгэл сэртхийлгэм зүйл нь тэрээр ээжигээ нас барсны дараач сэтгэл амар ээжийнхээ дүрээр цахим сүлжээнд мэдээлэл оруулж, өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэж, ачтай охины дүрд тоглож байсан явдал юм. Ээжийнхээ шарилыг гიშгэлэн байж, өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлж байж, энэ хэргийн хамгийн аимшигтай хэсэг нь цогцос нуусан явдал биш. Харин хамгийн ойр дотны хүндээ ийм хэрцгийгээр гар хүрч чадсан тэрхүү хүйтэн сэтгэл юм. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.